Самено энэ өдрийн минь за миний гэсэн прожект нь Рос 2 Humble орчинд Panda робот ашиглан өнгөт прожект таньж тэгээд pick and place хийх симуляц байгаа. Тэгээд ажлын зорилго нь болохоор хүний ерөөхдөө гар оролцохгүйгээр робот маань өөрөө өнгөө таниад тэгээд нэг газараас аваад нөгөө газар руу тавих хийх ерөөхдөө тийм ажлыг хэлбэрчлэх зорилготой. За бичлэгэн дээр харагдаж байгаа ажил нь 3 төрлийн терминал тэгээд RVZ дээр роботын хөдөлгөөн нь color detection-ээр яг аль өнгийг сонгож байгааг нь харуулсан байгаа. За робот маань болохоор 7 жилийн зэрэгтэй Panda Manipulator гэдэг робот. Тэгээд энийг бол бэлэн сангаас ашигласан. Харин орчны симуляцийн орчны үед 3 өнгө тэгээд аяг тавцангийн үед бол өөрөө хийсэн байгаа. За тэгээд бичлэг симуляцийн үед маш их робот маань гацаад заримдаа юм авч яагаад унгаагаад уртлын триггерүүд нь грипперүүд нь ажиллахгүй ч юм уу тиймэрхүү тохиолдол гарсан болохоор яг ажиллаж байгаа нэг бичлэг байгаа. Тэгээд яг тэрийг эдитэлж ерөнхийдөө оруулсан байгаа үг бол шууд бичлэг хийгээ заримдаа ажиллахгүй заримдаа амар гацдаг тийм алдаанууд гарч байсан багшаа. За тэгээд одоо бичлэгэн дээр харагдаж байгаа ажил нь яг ажилласан симуляцийнхаа бичлэгийг дундуур нь оруулаад за ачилсан гол сангууд за энэ робот маань ерөөдөө бол объектоо очоод объектынхаа өнгийг нь бол цэнхэр өнгө аваад цаанаас нь терминал дээр командаар хэлчихэж байгаа. Цэнхэр өнгөө аваад тэгээд 7 жилийн зэрэгээр хөдлөөд тэр юу сав руу хийх байгаа. За ашигласан сангууд нь бол Рос 2 Humble, Gazebo, Mult, RVZ, OpenCV, NumPy тэгэл Рос 2 OpenCV Рос 2 нодуудыг холбосон. Харин OpenCV нь болохоор өнгө таньсан. Mult нь болохоор роботын хөдөлгөөний төлөвлөсөн. Gazebo нь симуляцийн орчин болж ажилласан байгаа. За робот маань ингээд объект аваад хийж байгаа. За ерөнхийдөө нэг ийм симуляцийн ажил project болсон байна.